Монгол Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ. Дэлхийд ганц Монгол наадам гэж монголчууд бид ярьдаг. Монгол үндэсний бусдаас ондоошох гол ялгарл түүх соёлын илэрхийллийн нэг бол үндэсний их баяр наадам билээ. Үндэсний их баяр наадам нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрийн эрхтэй адил, үндэсний эв нэгдэл, төр ёс, түүх соёл, өв уламжлал, зан заншлыг бэлэгдсэн үндэсний уламжлалт баяр билээ. Монголчуудын үндэсний бахархлыг бадрааж, нүүдлийн соёл иргэншлийг дэлхийд дахнаас сурталчилдаг үндэсний их баяр наадам нь Монгол түмний үндэсний ижилсэл, ондоошлын ухамсарт гүн нөлөөтэй чухал үнэт зүйл арга хэмжээ юм. Тиймээс үндэсний их баяр наадам Монгол Улсын түүхийн бүхий л цаг хугацаанд монголчуудын үндэсний ухамсарыг сэргээх, эв нэгдлийг хангах үйл хэрэгт онцгой чухал үүрэг гүйцэтгэсэн байдаг. Өнөөдөр үндэсний их баяр наадмыг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдсон харилцааг Монгол Улсын үндсэн хууль үндэсний их баяр наадмын тухай хуулиар тусгайлан зохицуулж байна. Үндэсний их баяр наадмын тухай хууль 2003 оны 6 дугаар сарын 19-нд батлагдсанаас хойш тус хуульд нийт 8 удаа өөрчлөлт оржээ. 2022 оны 6 дугаар сарын 28-нд шинжилсэн найруулга хэлбэрээр хуульд томоохон өөрчлөлт орсон. Уг шинжилсэн найруулгаар наадмын зохион байгуулалтын бүтэц, хариуцлагын тогтолцоо, уламжлалт, спортын дүрм журам гэх зэрэг наадмын зохион байгуулалт, үйл ажиллагааны зохицуулалтын шин чанартай өөрчлөлтүүдийг хийжээ. Харин үндэсний их баяр наадам нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрийн эрхтэй адил, төр ёсны түүхэн уламжлал, үндэсний эв нэгдлийн бэлэгдэл болохыг тодтогсон үзэл санааны өөрчлөлт хараахан хийгдээгүй байна. Тиймээс 5 намын төлөөлөл бүхий 126 гишүүнтэй энэхүү парламент үндэсний их баяр наадмын тухай хуульд үзэл санааны өөрчлөлт оруулах нь чухал гэж үзсэн болно. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5-ын 10-т их Монгол Улс байгуулагдсны ой болон үндэсний тусгаар тогтнолоо сэргээн тогтоосон ардын хувьсгалын ойн баяр наадмыг улсын баяр наадамтай хамтдхан тэмдэглэн гэж заасан нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрийн эрхтэй адил, үндэсний эв нэгдэл, төр ёс, түүхэнд ач холбогдол бүхий тэмдэглэлт ойн баярыг улсын баяр наадамтай хамтдхан тэмдэглэх, олон нийтийн ухамсарт хоногшуулах зүйтэй гэсэн санааг агуулжээ. Хэдий уг хууль зөвхөн 2 түүхэн ойн баярыг улсын баяр наадамтай хамтдхан тэмдэглэх тухай заасан боловч үе үеийн ерөнхийлөгч нарын нээлт хаалтын үг болон баяр наадмын тухай албаны мэдээлэлд тулгар төр байгуулагдсны ой, үндэсний эрхчлөөний хувьсгалын ой, ардчилсан хувьсгалын ойн баярын талаар олонтой дурдж цохон тэмдэглэсэн байдаг. Тиймээс Монгол Улсын түүхэнд нэн чухал ач холбогдол бүхий тулгар төр байгуулагдсны ой, үндэсний эрхчлөөний хувьсгалын ой, ардчилсан хувьсгалын ойн баяр наадмыг их Монгол Улс байгуулагдсны ой, ардын хувьсгалын ой, улсын баяр наадамтай хамтдхан тэмдэглэх талаар үндэсний их баяр наадмын тухай хуульд тусгах шаардлагатай гэж хууль санаачлагчид үзсэн. Монгол Улсын төр ёсны түүхэнд ач холбогдол бүхий дээрх ойн баяруудыг улсын баяр наадамтай хамтдхан тэмдэглэх талаар үндэсний их баяр наадмын тухай хууль тусгах санаачлагыг улсын хурлд суудалтай 5 намын төлөөлөл бүхий 40 гишүүн санаачилсан. Хуулийн төсөл батлагдсанаар төсвөөс нэмэлт зардал гаргахгүй, харин үндэсний их баяр наадам нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрийн эрхтэй адил, үндэсний эв нэгдэл, төр ёс, түүхэн уламжлалыг бүрэн илэрхийлж, үндэсний нэгдмэл үнэт зүйлийг төлөвшүүлэх боломж бүрднэ гэж үзсэн. Тиймээс энэхүү хуулийн төслийг хилцэж дэмжиж өгөхийг улсын их хурлын гишүүд та бүхнээс хичээнгүйлэн хүсье. Баярлалаа.